Ус хөрсний бохирдол. Улаанбаатар хотын ундны усны гол нөөц ундраг бол Хатан туул гол үлээ. Туул голын сав газар нь дан ганц Улаанбаатар хот төдийгүй 5 аймгийн 37 сумын нутаг дэвсгэрийг хамран нийтдээ 49774.3 км квадрат талбайг эзэлж байна. Туул голын сав газарт Улаанбаатар хотын эдэлбэр газрын 65.5%, Төв аймгийн газар нутгийн 39.8%, Булган аймгийн 20.8%, Өвөр хангай аймгийн 6%, Архангай аймгийн 4.4%, Сэлэнг аймгийн 2.2% нь хамрагддгийм байна. Сүүлийн жилүүдэд туул голын ус маань ихээр бохирдож, ус нь багасж байгаа нь ирээдүйд бидний үр хүүхэд усны хомсдолд орох эрсдэл бий болгож байна. Усны бохирдолд нөлөөлж буй хүчин зүйлүүд нь: нэгдүгээр, та бидний аялаж амрахтаа гаргаж хайдаг хог, хүүхдийн живх, модонд уйсан хадаг яндар гэх мэтийн ахуйн хог хаягдал. Хоёрдугаар, арьс шир боловсруулах үйлдвэрийн хаягдал, бохир ус, барилгын хог хаягдал зэрэг туул голын эрэг орчимд ихээр хаягдаж байгаа үйлдвэр барилгын хог хаягдлууд юм. Аауд маань машинаа голын усанд дугааж, ээжүүд маань бяцхан үрийнхээ хэргэлсэн живхийг голын бургасанд хайснараа голын ус хөрсийг хэрхэн бохирдуулж байгаагаа мэддэг болов. Дээрх ахуйн болон барилгын хог хаягдал нь туул голын маань хөрсийг бохирдуулан улмаар голын ус бидний өдөр тутамдаа хэрэглэж байгаа гүний усыг маш ихээр бохирдуулж байгаа шүү дээ. Бохирдсон хөрсөөр дамжин гүний ус маань бохирдож, энэ бохирдсон усыг бид хэрэглэснээс болж олон өвчлөл бий болж бидний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Усны их, ундраг, нөөц хомсдох, бохирдохоос хамгаалах зорилгоор усан сан бүхий газрын хамгаалтын бүс тогтоосон байдаг. Энэ хамгаалтын бүсийг дотор нь онцгой хамгаалтын бүс, энгийн хамгаалтын бүс гэж ангилдаг. Онцгой хамгаалтын бүс нь гол мөрөн, горих, булаг шандын эргээс 50 м байх ба энэ бүс дотор цуслан, байшин барилга барих, ийс хайраг олборлох, үйлдвэрлэл явуулах гэх мэт олон үйл ажиллагаанууд хориотой байдаг. Харин энгийн хамгаалтын бүсийг усны сан бүхий газрын эргээс 200 м-ээс доошгүй зайд тогтоох ба энэ бүс дотор мод бот огтлох, хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжгүй буюу ариутгах татваргын төвлөрсөн сүлжээнд холбогдоогүй барилга байгууламж барьж ашиглах, газрын тосны бүтээгдэхүүн, химийн бодис, цацраг идэвхт бодис, бүх төрлийн бордоо, пестицид хадгалах, ашиглах, шатхуун түгээх станц байршуулах, машин техник угаах, хог хаягдал, бохирдуулах бодис хаях, хог хаягдлын цэг байршуулах, мал угаах, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулах, стандартын шаардлага хангаагүй бохир усны цооног, бие засах газар барьж ашиглах зэргийг хоригддог. Гэтэл бид өнөөдөр энэ хамгаалтын бүсний талаар мэдэхгүй хатан сайхан туул гол түүний орчин тойрныг бохирдуулсаар л байна. Найзуудаа, бүгдээрээ энэ мэдээллийг ойр тойрныхоо хүмүүст хүргэж туул голоо авран хамгаалах үйлсэд хувь нэмэр оруулцгаая.